сонин содон мэдээллүүдийг хачинжигтэй үйл явдлуудыг шинэ нээлтүүдийг шинэ санаануудыг хөг тэнгэр радио Бобохос 82.9 Энэ өдрийн мэндийг сонсогч үзэгч та бүхэндээ хүргэж байна. Хөг тэнгэр радиом Пох нэвтрүүлгийн шинэ дугаар сонсогч үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн дугаарт хөтлөгчөөр Оюкагийн нариулагчаар дэлгэр цэцэг ажиллаж байна. За өдрийн мэнд үзэгчтэй сонсогчдоо. За өнөөдөр ямар мэдээллийг хүргэх гэж байна? Агуулгаас хоёлоо ярилцаад эхлэе тийм ээ. За миний хүргэх мэдээллийн хувьд болохоор мөн одоо монголчуудынхаа эрүүл мэндэд одоо чиглэсэн эрүүл мэнд рүү чиглэсэн одоо ийм сэрэмжлүүлэг, анхааруулга, за мөн томоохон судалгааны тайлан байна. За миний сэдв болохоор одоо яг байгаль орчин амьтдын талаар за тэр тусмаа одоо далайн гүндхний хөөрхөн өхөөрдөм наймаалж байгаа. За энэ талаар би дэлгэрэнгүй ярих болно. За одоо манай дэлхий бол өөрөө усан гариг байсан гэдгийн билээ. Одоо ч гэсэн ерөнхийдөө ихэнх зай талбайг энэ ус эзэлж байна. Тэгээд далаа өөрөө далайн өчүүхэн хувийг л нууцлаг штэ тийм ээ. Өчүүхэн хувийг одоогор бол судалсан байгаа. Тэгэхээр тийм нууцлаг, тийм одоо судлахад хүрэхэд хэцүү ертөнц. Дэлхий дээрх тусдаа ертөнц юм уу да тий. За маш гайхалтай. Би ягаад тэгэхээр далаа тэнгист өөрөө маш их дуртай, сонирхолтой. Тийм үү? Би бас гэж. За ингээд эрүүл мэндийн мэдээлэлээс эхлэе. За. Тэгэхээр мэдээлэл хүрэхээс өмнө бас нэг юм кавичкын дотор ухтар үг хэлмээр байна. Тэгэхгүй бол одоо хүмүүс маань шууд туулширч нэг талыг барьж ойлгох гээд байдгийн байна гэдгийг хүмүүсийн тэр сэтгэллүүдээс бас сэтгэллүүд донд судалгаа явуулаад түүнээс одоо авахаа авч хаяхаа хайж гин. За авсан зүйл нь юу юм бэ гэхээр заавал анхааруулга хэлэхгүй бол нэг талыг барьж ингээд туушиндаж ойлгох гээд байдаг юм байна. Тэгэхээр кавичкын дотор юу гэж хэлж нэвтрүүлгээ мэдээлэл хүргэх вэ гэхээр ямар ч зүйлийг тохируулан хэрэглэх юм бол ийм болно. Хэтрүүлэн хэрэглэх юм бол хор болно гэдэг үгээр одоо өнөөдрийнхөө мэдээллийг эхлэе. Тэгэхээр энэ үгийг одоо сайн бодоорой. За тэгэхээр монголчуудын хүнсэнд маш өргөн хэрэглэгддэг нэг бүтээгдэхүүн байгаа. Энэ бол дахин боловсруулсан бүтээгдэхүүн. Тэр дундаа лаазалсан бүтээгдэхүүн байгаамаа. Энэ лаазалсан бүтээгдэхүүнийг сардаа нэг удаа ч юм уу хаяадаа ч юм уу хэрэглэхэд ямар ч таны эрүүл мэндэд сөрөг нөлөө нь харьцангуй бага. Нэг ёсондоо асуудалгүй гэсэн үг. Харин 7 хоногт 2-оос дээш удаа хэрэглэдэг бол таны 1 сарын хүнсний хэрэглээнд энэ одоо ярих гэж байгаа лаазалсан бүтээгдэхүүн маш ихээр одоо таны хүнсний сонголтын дунд байдаг бол нэг ёсондоо хэрэглээ тань өндөр бол одоо хүрэх гэж байгаа мэдээллийг анхаараарай гэж нийт одоо сонсож байгаа үзэж байгаа одоо та бүхэндээ хэлье. За энэ бол лаазалсан тунаатай холбоотой мэдээлэл. За лаазалсан тунаа загасны талаар бас сүүлийн хэдхэн жилийн хооронд дэлхий даяар шууган дэгдсэн мэдээлэл гарсан. Дэлхий даяар лаазалсан тунаа загастай холбоотой буюу боловсруулсан энэхүү загастай холбоотой лаазалсан бүтээгдэхүүнтэй холбоотой анхааруулга сэрэмжлүүлэг гарсан. Судалгааны тайлангууд гарсан гэсэн үг. За тэгэхээр энэ ямар учиртай лаазалсан тунаатай холбоотой анхааруулга юм бэ гэхээр лаазалсан тунаагаас мөнгөн ус асар ихээр илэрж байгаа юм байна. Яана тийм. Мөнгөн ус бол хүнд металл. Дээрээс нь хүний биеэс гадагшилтгүй, хүний биед хуримтлагддаг хүнд металл мөнгөн ус гэдэг. Мөнгөн устай холбоотой янз бүрийн зүйлийг манайхан интернетээр ороод хор хөнөөлийг нь харчиж болно. Мөнгөн устай холбоотой манай Монгол улсад тохиолдсон явдлууд өчнөө л байгаа сөрөг нөлөөний талаар. За тэгвэл бидний хүнсэнд буюу лаазалсан тунаа загасанд мөнгөн ус хэмийн хэмжээнээс асар өндөр хэд дахин нугалсан хэмжээтэй байна гэдгийг Европын одоо томоохон байгууллагууд, Америкийн бас томоохон судалгааны байгууллагын эрдэмтэд нотлоод баримтаар нь гаргаад иржээ. За тэр одоо яг ямар учраас дахин сануулж хэлье. Мөнгөн ус буюу меркури гэдэг маань өөрөө хүнд металл дээрээс нь хүний биед хуримтлагддаг гэдэг үгийг маш сайн тогтоогоорой. Гадагшилтгүй гэсэн үг. Хуримтлагдана гэдэг маань улам ихсэн гэсэн үг. Улам ихсээд ирэх юм бол таны эрүүл мэндэд сөрөг нөлөө нь улам ихсэн.
Гэхдээ энэ таны хэрэглээтэй холбоотой шүү. За лазерсан тунаа загас буюу Меркуригээс мөнгөн ус илэрсэн тухай олон улсын хэмжээнд маш том шуугиан тарьсан шинэ судалгааны мэдээллүүд гарсаар байна. За тунаа загаснд яагаад мөнгөн ус байна вэ гэхээр өөрөө далаад амьдарч байгаа тунаа загас жижиг загаснуудаа махчин загас учраас жижиг хэмжээтэй загаснуудаа барьж идэх тоолонд тунаа загасны биед мөнгөн ус хуримтлагддаг юм байна. Тэгэхээр тунаа загас өөрийнхөө биед мөнгөн усыг өөрийнхөө хүнсээр хуримтлуулдаг гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө үйлдвэрийн процессор бол яахгүй байгаа юм байна шүү дээ. Мөнгөн ус орж ирэхгүй байгаа юм байна. Яг нөгөө загсан дотроосоо юм байна шүү дээ, тий. Тунаа гэдэг загасны онцлог өөрөө амьдралынхаа туршид өөрийнхөө идэж хоолоор дамжуулаад өөрийнхөө биед мөнгөн усыг хуримтлуулдаг. Тэр хуримтлуулсан байгаа мөнгөн устай биег нь буюу тунаа загасыг лаазлаад дахин боловсруулад тэгээд хүнсэнд нэвтрүүлэхээр нөгөө өөрийнхөө биед амьд байх явцдаа тунаа загас маань маш их мөнгөн усыг жижиг загаснуудыг барьж идснээс болж хуримтлуулсан тэр хуримтлуулсан тунаа загасыг бид нар идээд байгаа байхгүй. Тэгэхээр бидний биед хүнд металл буюу гадагшилтгүй хуримтлагддаг мөнгөн ус бидний биед ороод байгаа. За тэгээд энэ талаарх ямар судалгааны тайлан байгаа юм бэ гэхээр Европын байгаль орчин хүнсний аюулгүй байдлын төрийн бус байгууллагууд байна. За. Байгаль орчин болоод хүнсний аюулгүй байдлаар дагнан судалгааг явуулдаг, анхааруулгыг өгдөг хоёр байгууллага байна. Энэ нь нэг нь Bloom, нөгөөх нь Food Watch гэдэг төрийн бус байгууллагууд байна. За эдгээр байгууллагууд яасан гэхээр Европын орнуудад судалгааг явуулсан байна. Эхлээд мөнгөн ус тунаа загсанд байна гэдгийг олж мэдээд тэгвэл лазерсан энэхүү тунаа загсанд хэр хэмжээтэй байгаа юм бэ гэдгийг Европын Франц, Герман, Англи, Испани, Итали зэрэг улсуудаас 148 нэр төрлийн лазерсан тунаа загсыг цуглуулж авсан дэлгүүрүүдээс, эдгээр улсын дэлгүүрүүдээс, супермаркетуудаас. За 148 төрлийн тунаа загас нь бүгд нэг компани, нэг брендийн тунаа загас биш. 148 өөр төрлийн хэмжээ, загвар, өөр брендинг гэсэн үг нэгэсэндээ үйлдвэрлэгч компаниудын лазерсан тунаа загсыг авсаж чинь тэгээд тэн дотор мөнгөн ус хэр хэмжээтэй байна вэ гэж 148 тунаа загас, лазерсан тунаа загсанд судалгаа явуулж тэгсэн хариу нь аимшигтай гарсан. За 100% буюу 148-уулангаас нь мөнгөн ус хэтэрсэн хэмжээтэй гарсан. Тэгэхээр энэ бол өөрөө аюулын ханга. 148-аас 48-аас нь илэрч яагаад болоогүй. 148-аас болий 100-аас нь яагаад илэрч болоогүй. 148 төврийн аргаар сонгосон 148 лазерсан тунаа загсаас бүгднгээс нь хэвийн хэмжээнээс хэтэрсэн буюу 13 дахин их хэмжээний мөнгөн ус байна гэдгийг тогтоосон. Тэр бүгднгээс нь 100% гэж. За тэгээд 57% нь загсанд байж болох хамгийн хатуу стандарт болох тэг 1.3 миллиграммаас давсан үзүүлэлттэй гарсан юм байна. 148 төрлийн тунаа загсаас нь 57-оос 60% нь бүр хамгийн хатуу стандартаас нь давсан. За тэгээд зарим брэндүүдийн тунаа загаснаас түрүүн хэлсэн зөвшөөрөгдөх хэмжээнээс 13 дахин их хэмжээний меркури буюу мөнгөн ус илэрсэн байна. 13 дахин их. За тэгээд ийм зүйл энэ улсуудад байна гэдгийг энэ Bloom болон Food Watch гэдэг байгаль орчин хүнсний аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг энэ томоохон байгууллагын эрдэмтэд гаргаад иржээ. Тэгсэн Европын томоохон орнууд хариу арга хэмжээг яралтай авсан. Ямар хариу арга хэмжээг яралтай авсан бэ гэхээр жишээ нь Франц улс байгаа. Францын томоохон хотууд болох Парис болон Лион зэрэг хотуудад энэний эсрэг хариу арга хэмжээ авсан. Тэр нь сургууль, цэцэрлэгийн ойр хавьд гэж байгаа. Лазерсан тунаа загас худалдан борлуулахыг хоригдсон. Цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн галтгоо буюу хоол хүнсэнд лазерсан тунаа загас хэрэглэхийг бүрмөсөн хоригдсон. Энэ бол ганц Франц улсын 2хон хотын энэ зүйлийн эсрэг авч байгаа арга хэмжээ. За үүнийг дагаад Итали, Испани, Герман, Англи гих мэд томоохон улсууд Францтай адилхан ирээдүйн хойч руугаа хандсан энэ мэд хоргийн арга хэмжээг авч эхэлсэн байна. За энэ мэдээлэл бол дөнгөж өчигдөр гарсан мэдээлэл биш. Энэ судалгаа бол 2-3 жил болж байгаа. Манад яагаад таг чиг байгаад байгаа юм тийм ээ. Ийм бас зүйлүүдийг бас бодоорой гэж байна. За тэгээд дараагийнх нь зөвхөн Европ биш, Америк нэгдсэн улс Европын Bloom болон Food Watch-ийн судалгааны тайлан мэдээг харчаад
манай улсад тэгвэл ямар байгаа юм бэ гэдгийг нь Америк нэгдсэн улсын томоохон бас судалгааны байгууллага судалгаа явуулсан байна. За энэ нь Америк нэгдсэн улсын Consumer Reports болон Mama Vision гэдэг судалгааны байгууллага байна. Энэ нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагууд юм билээ. За манайхаар бол хуучнаар мэргэжлийн хяналтын ерхий газар хэмээн одоо манай дээр жоохон буулгаж ярих юм бол за Америк нэгдсэн улсын энэ хоёр байгууллага байна л да. Энэ нь болохоор хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагууд бас яг адилхан судалгааг явуулсан юм байна. Түүрийн аргаар лаазсан тунаа загсуудыг одоо аваад судлахад яг адилхан ижил үр дүн гарсан. Нөгөө Европын судалгааны байгууллагатай адилхан үр дүн гарч. За тэгээд лааз тус бүрийн мөнгөн усны харилцаа бас харилцан адилгүй байна. Зарим лаазанд тун өндөр, зарим лаазанд бол хэвийн хэмжээнд гээд гаргаад ирсэн байгаа Америк нэгдсэн улс. За тэгээд тунаа загас маань өөрөө дотроо төрлөөсөө хамаарч нөгөө мөнгөн ус нь өндөр эсвэл бага гэсэн хэмжээтэй байдаг юм байна. За тэгээд ямар төрөл вэ гэхээр биеийн хэмжээгээрээ том тунаа загас, жижиг хэмжээтэй тунаа загас гэж хоёр төрөл байна л да. За тэгээд лаазан дээр болохоор нөгөө тунаа загасны лаазсан тунаа загасны лаазан дээр нь уг нь шошгон дээр нь байдаг юм байна. Энэ бол том биетэй тунаа загас, энэ бол жижиг төрлийн тунаа загас шүү гэд. Том биетэй тунаа загасан дээр нь мөнгөн ус хэр хэмжээтэй байх вэ гэдэг нь ойлгомжтой. Биеийн том учраас илүү их. Жижиг нь бие жижиг учраас арай бага тунаа мөнгөн устай байгаад байгаа. Гэхдээ л мөнгөн ус тодорхой хэмжээнд байгаад байгаа шүү. Их үү бага юу гэдгээс шалтгаалж байгаа болохоос биш мөнгөн ус бол байгаа. За тэгэхээр маш том тунаа загас буюу их хэмжээний мөнгөн ус агуулж байгаа тунаа загас нь болохоор white тунаа буюу цагаан тунаа. За үүнийг болохоор albacore гэж байгаа юм байл. За ийм одоо albacore тунаа гэсэн байх юм бол энэ том тунаа загас байна гэж ойлгох хэрэгтэй юм байна. Тэгэхээр илүү их мөнгөн ус агуулсан тунаа болж таарч байгаа. За тэгээд энэ загасны агуулмж өндөр мэдээ судалгаагаар энэ төрлийн тунаа загасыг ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхдүүд хэрэглэхийг бүр хориглох хэрэгтэй гэж байгаа. Энэ albacore буюу том тунаа загасыг. За нөгөө жижиг тунаа загас нь болохоор skipjack гэдэг одоо ийм нэртэй байна. Skipjack тунаа гэдэг нэртэй. Энэ нь болохоор бас light тунаач гэж ярьдаг юм байлаа. Энэ нь биеэр арай жижиг ийм тунаа загсыг хэлж байгаа. Тэгэхээр түрүүний хэлсэн тэр albacore буюу white тунааг л одоо бүр сонгохгүй байх хэрэгтэй юм байна л да. За мөнгөн ус тэгвэл хүний биед нэвтэрснээр энэ хуримтлагддаг хүнд металл хүний биед орсноор ямар сөрөг нөлөөтэй вэ гэдгийг одоо дурдах юм бол тарих мэдрэлийн системийн тогтолцоог алдагдуулна. Тэгэхээр мэдээж ойлгомжтой. Тарих зүрх судасны асуудалд хурцаар нөлөөлнө. Ой санамж, одоо ой тогтоолт. За тэгэл түүнээс улбаасан одоо асар хүнд асуудлууд байна. За тэгээд нөгөө тархины цус харвал зүрхний шигдээс те энэ бүхэнд хүрэж байна. За тэгээ хүүхдэд бол хүүхдийн өсөлт хөгжилтөнд. За тэгээ түрүүн хэлсэн жирэмсэн эмэгтэйчүүдэд бол бүр илүү хортой гэж. Урагт нөлөөлөх юм шүү дээ тий. Урагт нөлөөлнө, дутуу төрөлт хийн. Тэгээд үр зулбалт явуулна. Ийм аюултай. Гэхдээ энэ нь түрүүн нэвтрүүлэг эхлэхэд хэлсэн тунаа загасны лаазсан тунаа загасны хэрэглээ танаа гэр бүлд 7 хоногт 2-оос дээш удаа байдаг бол сарын хэрэглээнд нь хүнсний хэрэглээнд нь лаазсан тунаа загасны хэрэглээ өндөр байдаг бол тунаа загасны хэрэглээ өндөр байнгын хэрэглээтэй хүмүүс үүнийг илүү анхаарах хэрэгтэй шүү гэдгийг дахиж онцолж одоо хэлээ. За тэгээ жирэмсэн эмэгтэйд бол энэ мэтчлэн илүү аюултай. Одоо тэгээ түүнээс гадна үр зулбалт гэхээр давхар ихийн амь насанд хүртэл аюултай ийм зүйл байдаг юм байна. За тэгвэл эцсүүлд нь тэгвэл ямар сонголт хийх юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. За тий. Энд бол ердөөсөө даваа ойлгомжтой ганцхан л юм байгаа. Боловсруулаагүй бүтээгдэхүүн хэрэглээл гэдэг хамгийн зөв сонголт бол энэ. Дахин боловсруулаагүй буюу яг нөгөө оргиороо байгаа түүхий тунаа загсыг л хэрэглээч гэж. Гэхдээ жижигэн. Тэгээ дээрэс нь 7 хоногт 2-оос дээш удаа лаазлаагүй ч гэсэн одоо нэг ёсондоо юу гэдгийг боловсруулаагүй шинээрээ байгаа тунаа загсыг ч гэсэн 7 хоногт 2-оос дээш удаа хэрглэж болохгүй. Ягаад тэгэхээр нөгөө тунаа загас маань амьдралынхаа явцад жижиг загсуудаа барьж идээд өөрийнхөө биед мөнгөн усыг хуримтлуулдаг учраас та 7 хоногт 2-оос дээш удаа лаазсныг биш ч гэсэн яг одоо шинээрээ байгаа тунаа загсыг аваад идсэн ч гэсэн таны биед мөнгөөс хуримтлагдана. Яагаад тэгэхээр мөнгөн ус халуунд тэсвэртэй юм байна. Тэгэхээр та тэр шинээрээ байгаа түүхий загсаа лаазлаагүй ч гэсэн аваад шараад
чандаг ч юм уу, жигэндэг ч юм уу, шардаг ч юм уу хамаа байхгүй. Тунаа загас нөгөө тунааг нь мөнгө ус маань халуун төсвөртэй учраас хизээч арилдаггүй гинэ. Тэгээд таны биед ороод гадагшлахгүй хуримтлагдана. За тэг үнэхээр лаазалсан загас авах сонголт гарвал яах вэ гэж. Тэгвэл сардин болон яргаа загас л авна. Одоо нэгэсэнд нөгөө сардин саалман буюу яргаа загас, нэг бол лаазалсан сардин загасны сонголт нь арай илүү дээр. Тэгэхээр одоо хаана газар бас нэг ийм лаазалсан загас талхан дээр тавьж идэх аял зугаалгаар одоо яг нөгөө сезон эхэлж штэ тийм. Аял зугаалгаар явахдаа илгийн нугш талах за тэгээ лаазалсан загаснууд сонгох хэрэг гардаг. Ихэнх нь нөгөө тунаа загас гэж тэгдэг тийм. Яг нь тунаа загасыг 7 хоногтой ч юм уу нэг сардаа 1-2 удаа идэхэд бол асуудал нь бага байна. Хэрэглээ өндөр байх юм бол энэ мэтлэн аюул байна. Гэхдээ сонголт бол бидний гарт байгаа учраас та үнэхээр одоо найз нөхдөөрөө гэр бүлэрээ лаазалсан загас идмээр байгаа бол сардин эсвэл саалан буюу яргаа загасыг сонгооч. Үнэхээр загасны хэрэглээ танаа гэр бүл одоо өндөр бол аль болох боловсруулаагүй бүтээгдэхүүн буюу одоо яг нөгөө шинээрээ байгаа тийм загаснуудыг сонгож хэрэглэх юм бол илүү аюулгүй байна. Гэхдээ лаазалсан ч бай, шинээрээ байсан ч бай, тунаа загас өөрийнхөө амьдралын явцад биедээ мөнгө усыг хөрөмтлүүлдэг учраас эрсдэлтэй байна. Тэгэхээр түрүү нэвтрүүлэг эхлэхэд хэлсэнтэй тааруулж хэрэглэх юм бол бүх юм хэтрүүлэх юм бол бүх юм хор болдго юм аа. Тэгэхээр хэрэглээ өндөртөө хүмүүс зориулсан одоо анхааруулга бол өнөөдрийн мэдээ байгаа шүү гэдгийг дахин хэлье. За тэгээ Монгол хүн ирүүл байх болтугай. Баярлалаа. Сонголт мэрэгэн байх болтугай. За үнэхээр сонирхолтой мэдээлэл өгж байгаа. Хөтлөгч Аги ахта баярлалаа. Харин би ч гэсэн өөрөө одоо мэдээгүй энэ лаазалсан тунаа загсанд меркури буюу мөнгө ус гэдэг юм ийм их хэмжээгээр агуулгаддаг гэдгийг би бол өөрөө жишээ нь мэдээгүй л явсан. Одоо нөгөө тунаа загсны хэрэглээ чинь спортоор хичээлдэг, тэгээ фитнес ч юм уу, фитнес болон одоо ямар төрөл бүрийн спортоор хичээлдэг хүмүүст бол загсны хэрэглээ бол өндөр байдаг. Спортын тамирчдад, сонирхчдод ягаад гэвэл шимт хичээл нь илүү байдаг гэдэг утгаараа ч юм уу те. Тэгэхээр нөгөө 7 хоногийн хэрэглээ нэх өндөр байдаг. Тэгэхээр би ч гэсэн бас тэгж өндөр хэрэглээтэй байсан. Тэгээд мэдээж нөгөө яг шинээрээ байгаа тунаа загас ч олдохгүй ихэнх нь лаазалсан тунаа загсал элбэг байдаг учраас их авч иддэг байлаа. Тэгээд энэ мэдээллийг уншаад би өөрөө ч гэсэн юу вэ ч одоо лаазалсан тунаа загсанд мөнгө ус гэдэг юм одоо зөвшөөрөгдөх хэмжээнээс 10-аас 13 дахин их агуулгадаг юм байна штэ гэдгийг сонсоод жишээ нь би өөрийнхөө сонголтыг өөрчилчихөж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг наад шиг ингээд та бүхэн маань сонголтоо зөв хийгэрэй л гэж. Би эхлээд сонсохдоо. Тэгээд нөгөө тунаа загас гэж ярьсан чи чинийх бас ингээд нэг далаараа яваад. Харин далаараа айгүй гоё холбогдоо явчлаа тий. Тэгэлээ. Таны мэдээлэл дээр бас нэг нэмж хэлэхэд одоо тэр нөгөө нэг яргаа загастай одоо нэг салмон. За яг энэ загас яг одоо тунаагаас одоо ялгагдах юм нь ерөнхийдөө бол мөнгө ус яг байгаад байгаа мó те тодорхой хэмжээний эсвэл бага юм уу эсвэл яг бүр үнэхээр яргаа загас нь одоо те нөгөө тунаа загсыг бодох юм бол бүр огт байдаггүй мó мөнгө усыг агуулдаггүй мó энэ нь яг ямар ялгаатай юм бол одоо нөгөө нэг хоёр загас байгаа штэ одоо яргаа загас тэгээд саалмон сардин гэдэг байгаа штэ одоо за ер нь бол эрдэмтэд ингэдэг юм бэлээ. Дахин боловсруулсан буюу лаазалсан бүтээгдэхүүнээс айлуулах зайлсхийл гэдэг юм бэлээ. Гэхдээ тэр нь түрүүн дахиад ярьсан. Дахиад хэлье. Таны 7 хоногийн хэрэглээ жишээ нь яргаа загсыг буюу лаазалсан яргаа загас, саалмон загас, сардиныг 7 хоног та 2-оос дээш удаа лаазалсан бүтээгдэхүүн авч иддэг бол дахиад таны бие сөрөг нөлөөтэй байхгүй. Тэр мөнгө устаа усгуудаа биш. Лаазалсан бүтээгдэхүүн гэдэг маань өөрөө хүний биед ямар хортой вэ гэд бичээд хайхад одоо интернетээр дүүрэн байгаа. Тэгэхээр нөгөө хэрэглээгээл тохируулах хэрэгтэй. Яг зөв. Сонголтоо зөв байлгана, хэрэглээгээ тохируулна. Тэгэхээр тааруулах юм бол нөгөө юм, хэтрүүлэх юм бол хор болно гэдэг чинь л энд болж байгаа юм л та. Тэгэхээр манайх шиг нөгөө ихэнх нь тэгээ далаад гарцгүй. Тэгээ ихэнх хүнсний бүтээгдэхүүн нь гаднаас импортоор орж ирдэг. Гарал үүслийн баталгаа нь юу илээ? Хүнсний аюулгүй байдал манай оронд юу илээ гэд манайх чинь тийм эмзэг орон бохгүй юу? Тэгэхээр бидний сонголт бүр илүү нарийн, бүр илүү зөв байх хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр нарийн зөв байх энэ сонголтыг юу дэмжиж өгч байна гэхээр юу боломжтой болгож байна гэхээр одоо хуучин цагийг бодох юм бол одоо манай орон чинь ардчилсан орон учраас хаалттай биш учраас дурын хүн гар утснаасаа
хармаан дах одоо жижиг алган чинээ утсаа гаргаж ирээл мэдээлэлээ хайгаал гаргаад ирэхэд авчиж болж байгаа байхгүй юу. Тийм, Тэгэхээр энэ бол бидний сонголт зөв хийх давуу тал байгаа юм. За юм байна. За баярлалаа. Үнэхээр хэрэгтэй мэдээллүүдийг бас хүргэдэг агийнхтаа дахин баярлалаа. За миний хүргэх гэж байгаа мэдээлэл бол за ерөнхийдөө бол одоо саяын мэдээлэлээс урсаад ерөнхийдөө бас далаа тэнгис загас 8 альчтай холбоотой мэдээлэл байгаа. За далаа дотроо бүр одоо нөгөө нэг бид бүхний ярьдаг одоо бүр далаа нөгөө бүр гүнд нөгөө бүр dark тэр нөгөө харанхуй тэр одоо далайн бүр ёроолт нь байдаг. За нэг хөөрхөн өхөөрдөм 8 альчийн талаар би 8 альч юм уу тийм 8 альчийн талаар за энэ 8 альчийг болохоор Дамбо 8 альч гэж нэрлэдэг. За Дамбо 8 альч яагаад Дамбо 8 альч гэж нэрлсэн бэ гэхээр одоо нөгөө Дамбо гэдэг хүүхэлдэйн кино байдаг шүү дээ тий. За нэг юм хөөрхөн том чихтэй. За яг нөгөө Дамбо 8 альч маань одоо онцлог нь гэх юм бол яг ийм хөөрхөн юм чихтэй байгаад байгаа. За тэгээд одоо яг нөгөө сэлгтэй одоо нөгөө нэг 8 энэ одоо мөчөөрөө сэлдэг биш. Энэ хөөрхөн нөгөө чихээрээ сэлдэг. За тэгээд яг эрдэмтэд бол одоо ерөнхий нэршлиг нь Дамбо 8 альч гэд нэрлэлсэн байгаа даа. За ер нь бол энэ 8 альч нь болохоор бусад 8 альчнаас ер нь огт өөр төрхтэй. За биений ийм жоохон хагас тунгалаг маягийн одоо нэг өсөндөө нэг юм жели гэж ярьдаг штэ тий. Одоо нэг юм жели цэлцэгнүүрэн тийм одоо монголоор одоо юу гэж орчуулдаг юм бол одоо тийм нэвт гэрэлцсэн юм шүү. Тийм нэвт гэрэлцсэн тийм. За тэгээд ийм маш зөөлөн ийм бүтцтэй. За тэгээд ийм хөөрхөн том нүдтэй. За тэгээд хараа нь одоо маш сайн хөгжсөн. Одоо ер нь бол ийм 8 мөчин ойролцоогоор ийм 65-аас 68 ийм соруулагчаар байрладаг. За тэгээд одоо хоёр талаараа одоо Сири гэж нэрлэгддэг ийм нарийн үсэрхэг. Яг л Дамбо шиг харагдаж шүү дээ. Тийм байгаас тэг хөргөн тэгээд сэлгтэй угаасаа одоо яг тэр нөгөө 8 мөчөө бол оролцуулахгүйгээр нөгөө хоёр чихээрээ ингэ сэлдэг. Ерөнхийдөө бол яг хүмүүсийн чих гэд нэрлэлсэн зүйлээрээ л. Тий. Яг зөв. Тий нөгөө чих гэд нэрлэлсэн тэрээр нь. За ер нь бол одоо Дамбо 8 альч нь одоо тэмч том биш ээ. За ерөнхийдөө одоо нөгөө 10 жилийн хүүхдүүдийн нэг юм шугам байдаг штэ тий. 20-30 см. За яг энэ 20-30 см урттай энэ одоо шугам шиг л ийм жижиг амтар гэсэн үг. За энэ тэгээд одоо яг зарим юм онцгой бас нөгөө сорцууд алгын чинэл юм. Тий алгын чинээ. За тэгээд зарим бас нэг юм онцгой хөөрхөн сорцууд бас олддог л доо. Яг хуу байнга бас ийм жижигхэн олдоод ахгүй бүндийг ховорхон. За 1.8 м урт. За баруун ийм 6 кг жинтэй ийм 8 альч бас олдож исэн түүхтэй. За гэхдээ энэ нь бол одоо нөгөө далайн гүнд байдаг одоо нөгөө авраг амтан болох одоо нөгөө колоссал кальмартай харьцуулах юм бол маш ийм жижиг хэмжээтэй байгаа. За тэгээ Дамбо 8 альч маань бол одоо маш гүнд буюу усны хэвийн одоо бид бүхний мэддэг одоо хэвийн мандал байгаа шүү дээ. Тэр мандлаас 1000-аас 7000 метрийн доор амьдардаг. Нөгөө нилээн гүнд юм. Нилээн гүнд. Энэ одоо нөгөө нэг бүр deep ocean гэж ярьдаг. Энэ бүр үнэхээр нөгөө deep ocean-д амьдардаг 8 альч байгаа байхгүй юу? За тэгээд энэ орчинд одоо нарны гэрэл бол огт хүрэхгүй. За тэгээд ийм байнгын харанхуй за тэгээд ус нь бол бүр маш хүүтэн цэвдэг. За тэгээд энэ даралтын хувьд гэх юм бол бас нилээн даралттай. За тэгээ 2020 онд Индонезийн ойролцоох одоо Явагийн хонхорт бараг 7000 метрийн гүнд Дамбо 8 альчны төрсийг одоо авч чадсан. Одоо өнөөг хүртэл бол одоо яг хамгийн ийм гүн ажиглалтын нэг болж үлдсэн байгаа. За тэгээ ийм гүнд амьдрна гэдэг бол одоо бас маш гайхалтай чадвар. За тэгээ тэрүүгээрээ дамжаад бас одоо яг энэ амьтны маань үүсэл хөгжүүл за тэгээ нөгөө скил гэж ярьдаг те тэр нь бас одоо хөгжсөн байдаг. За тэгээ хөдөлгөөний хувьд гэх юм бол одоо Дамбо 8 альчнаас бусад 8 альчнаас 8 альчиг одоо ийм хурдан сэлдэггүй. Одоо ингээд яг бичлэгэн дээр харах юм бол алгуурхан ингээд сэлээ явж байгаа. Харин ийм нөгөө одоо түрүү нөгөө чих мэт ийм сэвүүрээрээ ингэж аажмаар дэвээд тэгээ усанд ийм нисэж байгаа юм шиг хөдөлгөөнөөр сэлдэг байна. За тэгээд ийм ер нь бол одоо 8 одоогоор бол одоо Дамбо 8 альчны 17 зүйл шинжлэх ухаанд албан ёсоор бол бүртгэгдсэн. Яг одоо энэ Дамбо 8 альчны төрөлтэй байна. За тэгээ 17 зүйл. За тэгээд энэ
Гэхдээ энэ нь бас яг баттай бол биш. Яг одоогоор бол нэг юм магадгүй гэсэн таамаглалыг бол гаргаад байгаа л та. Ер нь төстэй одоо энэ дамбо наймалчтай төстэй амьтад бол ер нь гарч ирээд байгаа. Тэгээд энийг бол одоо за яг дамбо наймалчны төрөл байх магадaltaй юм байна шүү гэдгийг нь бол одоо эрдэмтэд яг магадлалаар тогтоогоод гаргаад ирсэн. За ер нь бол ийм гүнээс одоо бүтэн ийм гимтээгүй сорьц олж авахд бол бас айгүй хэцүү байдаг бахна. Тийм учраас ер нь бол судлахад нилээд одоо бэрхшээлтэй. За тэгээд одоо хоолтын хувьд гэх юм бол дамбо наймаалж мөн бол одоо бас тийм ч амар одоо нөгөө энгийн наймаалжийг бодвол анчинд бол тооцогддгүй юм байна л та. За далайн ёроолын ойролцоо юм удаан хөвж таарлцсан юм жижиг амьтдыг бол барьж иддэг. За үүнд одоо нөгөө орох юм бол одоо бичил хавчнууд байна, өтнүүд, за жижиг юм дунгууд, за бусад ийм жижиг ийм сэр нуруугүй амьтад бол ордог. Тэгэхээр угаасаа тэр нөгөө далайн ёроолтон ч гэсэн одоо энэ байгаа энэ орчинд нь ер нь бол энгийн загснууд бол одоо байхгүй байгаа шүү дээ, тийм. Энд бол амьдрах боломжгүй. Өөрөө ч гэсэн ер нь бол бараг л амьдрах үгүй юу гэдэг дээр л бас байгаад байгаа. Тийм учраас нэлээд одоо ийм ховор хоол хүнс олддог. За тэгээд тэндээ бол одоо байгаа тэр нөгөө сэр нурууг амьтдыг бол одоо олзолж иддэг. За тэгээд иддэг амьтад нь бол их хөвчлэн 1.2 мл нэгээс ийм 2 мл-ээс ийм томгүй байдаг. Ер нь бол жижигхэн өөртөө тийм байна, бичил юм байна. Бичил байгаа. За тэгээд одоо сонирхолтой нь гэх юм бол бусад олон наймаалчиг ийм хоолоо жижигэлж зажилдаггүй. Бараг ийм бүхлээр нь шууд зайлгаад идчихдэг. Тэгэхээр дамбо наймаалч манаас өөрийгөө ийм хамгаалах аргын хувьд бас бусад наймаалчнаас бас ялгаатай байгаа. Ер нь бол одоо энгийн наймаалчийг бол төсөөлөх боломжгүй. Ер нь бол одоо тэр нөгөө байгаа орчноос шалтгаалаад ер нь айгүй ийм өөр одоо амьдралын хэм маяг бүтцтэй болцсон байгаа. За ихэнх нь одоо нөгөө наймаалч нөгөө энгийн наймаалч бол одоо аюул тулгарх юм бол нөгөө ийм хар юу цацчаад явждаг штэ. Одоо нэг ийм хар бих цацчаад одоо дайсан ямар нэгэн одоо араатай амьт ирэх юм бол шууд бих цацчаа явчихдаг. Харин тийм хамгаалах арга нь. Харин нөгөө дамбо наймаалч маань болохоор бихний уут байдаггүй. Тэгээ учир нь одоо нөгөө амьдардаг газар нь бараг л нөгөө нэг бүрэн харанхуй нарны гэрэл огт орж ирдэг болохоор аюул осол бага юм байна тийм. Аюул осол багаас гадна бас нөгөө бих цацах төдийл нэг тийм ашиггүй болчиход байгаа байхгүй харанхуй газар. Тэгэхээр нөгөө нэг бих цацагч нь одоо энгийн наймаачны хувьд гэх юм бол одоо нөгөө үзэгдэх орчныг хаагаад нөгөө араатан одоо махчин загснуудаа одоо ингээд саатуулаад байгаа байхгүй юу. Тэнгүүт нөгөө хав харанхуй газар бих цацчихаар угаасаа ямар ч ялгаагүй болчиход байгаа. Тэгээ тийм учраас ер нь бол бих цацдаггүй байна. За тэгээд одоо амьдардаг энэ асар гүн орчинд нь бол одоо махчин амьтад бол харьцангуй бага. Тэгээ энэ нь бол одоо илүү өөрт нь бол ашигтай болж таарат байгаа. За тэгээд амьдралынхаа хугацаа нь одоо яг 3-5 жил ер нь бол амьдардаг гэж бол эрдэмтэд тооцоолоод байгаа юм байна. Тийм богинохон. За тэгээд үржлийн арга нь бас их сонирхолтой. Энэ их сонирхолтой байна. Яаж үржиж чинь? За тий. Одоо энийг ярина. За ер нь бол одоо ийм далайн одоо энэ харанхуй өргөн уудам энэ орчинд бол одоо хань олох нь бүр айгүй хэцүү гинэ. Хөөрхийн одоо хань мэн олдохгүй идэж тэ яана олдоо тэгээд хөөрхий. Яаж яана 3-5 жил амьдрна. Харин тий. Хав харанхуй газар. Тий. Хань олдохгүй. Яаж яхад удаан гэж. Өсө тулцсан аим орох юм байна уу гэдэг. Тий айгүй хэцүү. Тэгээ хөдөлгөөний үртэл нэг юм удаан тий. Харин тийм ээ. За тэгээ нөгөө дамбо наймаалчнууд маань өндгөө нөгөө ер нь бол одоо өндгөө ингээл эмгчин одоо наймаалч нь өндгөө ер нь бол ингээ бэлдээл байж яах нь заяа. За хизээ нэг одоо тэ ир наймаалч хурж ирээл тэ ингээд үржлийн процесс явах юм гэлөө. Наддаан ирээч гэн. Наддаан ирээч гэн. Би чинь өндгөө эсээ бэлдээл байж гэн. За тэгээ яах вэ? Тэгэл яах вэ? Бэлдээл байж штэ ингээд бэлдээл. Тэгэл галс нэг эргчин тэ ир одоо 8 таарлах юм бол за галс амжуул хатхыг гэл хоёулаа. Тэгэл үрждэг байгаа даахгүй айгүй сонирхолтой. За яг орооны үе мүй гэдэг нэг сонирхолтой юм байна судлуул тэ. Тий, орооны үе ер нь бол байхгүй. Тэгэхээр байнгын бэлэн байдал байж идэг. Ер нь бол наймаалч нь бусад одоо зарим нөгөө төрлийн наймаалчнууд чи яг нөгөө орооны үе гэж бас байгаа шүү дээ. Байгаад байгаа тий. Тэнгүүд яг энэ дамбо наймаалчд маань бол байхгүй байгаа. Энэ амьдарч байгаа орчноос нь шалтгаалж байна л та тий.
За яг хуу саяын үржлийн явцыг айгүй хөрхөн хөгжилтэй байдлаар тайлбарчлаа. Ерөнхийдөө бол нэг тиймэрхүү. Яг л ингээ бэлэн байдал байж байна. Тэгэл ер нь одоо эсрэг хүүсний намайлч нь хүрээд ирэх юм бол ер нь тэгэл бушуухан шиг одоо яг үржлийнхаа явцад ороод тэгээд яг юу яадаг. Бусад наймаалчнаас одоо ялгаатай. За тэгээд одоо нөгөө өндгөө ийм далайн ёроолын чулуу эсвэл ийм шүр эсвэл ийм хатуу гадаргуу дээр ингээд шууд наагаад орхичдаг. За тэгээд нөгөө юу маань ангаахаанууд нь буюу одоо бяцхан наймаалчнууд нь харьцангуй ийм нөгөө том хэмжээтэй төрчт юм аа л да бусад наймаалчийг бодох юм бол тэгээд ер нь бол зүгээр шууд төрөөл өөртөө шууд уучраа олоод явчих чадвартай. Тийм одоо нөгөө байгалийн инстинкт гэж ярьдаг шүү дээ. Амьдрах чадварын хувьд тий одоо жишээ нь хичнээн нь амьдрах, хичнээн нь үхэх гэдэг асуудал яригдчихэж байгаа шүү дээ тий. Одоо энэ зэрлэг байгаль дээр чинь. Тэгэхээр энэ Дамбо наймаалчны хувьд бол үр төлн нь харьцангуй ихэнх нь бол амьдрах боломжтой байдаг юм байна шүү дээ. Тийм байна. Тэгээ шууд төрөөл шууд за уучраа олцсон тий. Тийм байна. Бэлэн тэгээд өөрөө нэг бусад наймаалчнаасаа бас онцлог нь энэ байгаа шүү дээ. Тийм яг зөв. Ер нь бол баг бусад наймаалчтай баг харьцуулшгүй. Ер нь тис ондоо байгаа байхгүй бүх юм өөр байгаад байгаа. За тэгээд Дамбо наймаалчийг анх 1872-аас 1876 онд бол одоо хооронд нээсэн. Албарт Challenger далайн шинжилгээний за экспедицийн үеэр бол илрүүлсэн. За тэгвэл ер нь бол одоо тэгсэн хэдийч яг өнөөдөр хэрэглэгддэг одоо Grimpoteutis гэдэг энэ шинжлэх ухааны одоо нэрийг зөвхөн 1932 онд одоо хожим нь өгсөн байгаа юм. Ер нь бол. За тэгээд далайн хамгийн одоо хүрэхэд бэрх газруудад амьдардаг ч гэсэн одоо хүний үйл ажиллагаанаас бүрэн одоо хамгаалагдсан гэсэн үг бол биш ээ. Тэгээд гүний уурхайн олборлолт за тэгээд хуванцар бохирдол далайн нөгөө усны хүчилжлэлт байгаад байгаа. За энэ нь одоо амьдрах орчинд нь бас занал хийлж болзошгүй байгаад байгаа. Тэгэхээр мэдээж энийг дагаад бас хажуугаар нь те магадгүй энэ амьтдын одоо энэ одоо далайн энэ ёроол байгаа. Тийм яг үнэ. Тэр одоо энэ амьтдын устж үгүй болох нөхцөлийг нь бүрдүүлэх боломжтой байгаа байхгүй юу? Тэгэлгүй яг нөгөө урдны дугаарууд дээр чи ярьсан. Сая ч бас чиний ярианд дурддагд чинь хунцар гэдэг юм. Микропластик гэдэг юм. Яг зөв. Яг тэр далайн аялал буюу круиз аяллууд маш их болсон дэлхийн нийтээр. Дэлхийн улсуудын эдийн засгийг бүрдүүлж байгаа томоохон зүйлүүдийн нэг бол аялал жуулчлал. Тэр дундаа далайн аялал гэдэг зүйл маш их. Одоо бас нэг дугаар дээр ярьжсэн дэлхийн хамгийн гүн цэг бол Марианы хонхор гэж газар байдаг. Марианы хонхороос хуванцрын хог олдсон гэдэг мэдээ дэлхийн нийтийг алмааруулсан байхгүй. Тэгэхээр энэ бол хамгийн аимшигтай. Дэлхийн хамгийн гүн цэгт хуванцрын хог байна гэхээр далайн ёроолд хуванцрын хичнээн хог байгаа бол тэгэд энэ бол одоо олон жил яригдж байна шүү дээ. Далайн экосистем буюу хэвийн одоо тэр далайд амьдарч байгаа бидний мэдэхгүй тэр далайн гүнд амьдарч байгаа хичнээн мянган амьтад байгаа бол цаашдаа нээж олох. Тэгэхээр энэ далайд амьдарч байгаа энэ амьтдын экосистем буюу тэнцвэрт байдал алдагдж байна. Энэ юунаас болж байгаа юм бэ гэхээр хүн төрлөختнөөс. Яг. Одоо түрүүний ярианд дурддагдлаа тийм. Одоо далайн гүний одоо өрөмлөг байд юм уул урхаач байдаг юм уу. За тэгээд хамгийн айхтар зүйл бол одоо энэ хуванцрын хог хаягдал гэдэг зүйл бас далайн экосистемд нөлөөлж байна. Тэгээд энэ хуванцрын хог хаягдлын эсрэг дэлхийн улсууд бол томоохон арга хэмжээг авж байгаа юм байлээ. Одоо хуванцар шүүрдэгч билүү далай цэвэрлэгч гэл олон компанид ажлууд байгууллагууд болон хувь хүмүүс хүртэл зүтгэдэг. Тэгэхээр манайх далайд гарцгүй ч гэсэн бид нар маш олон гол, горих, булаг, аршаан, унд устай. Тэгээд 2025 оны та бүхэн маань одоо би яг нарийн тооцоог нь санахгүй байна. 2025 оны үндэсний статистикийн вебсайт руу ороод үзэх юм бол өнгөрсөн 1 жил, 2 жил, 3 жилийн хугацаанд хичнээн гол, горих, булаг, аршаан, шандтай ширвэж үгүй болов гэдэг аимшигтай тоо байгаа шүү. 500 гарцсан тоо байгаа. Тэгэхээр энэ 500 гарan бид нар гол, горих, булаг, аршаан хамгийн нандин, хамгийн одоо хүний амин хэрэгцээний одоо нэгт байх агаар усал гэж ярьж байгаа шүү дээ. Тэгээ энэ зүйл маань ингээд ширгэж байна. Тэгэхээр зөвхөн далайн экосистем биш бид нар эх орныхоо энэ одоо гол горихны экосистемийг өөрсдийнхөө буруутай үйл ажиллагаанаас болж алдж байна. Тэгэхээр аял зугаалгын цаг ирж байна. Айл уулах хог хаягдал бити хаяараа замтай таарсан ялангуяа хуванцрын хог хаягдал таарах юм бол цэвэрлэж явж байгаарэ гэж одоо хэлээ. Яг тэр нөгөө хуванцар пластикууд чинь
нөгөө задардгүй юм байна л да. Тэгээ байгальд задрах гэж өчнөө 100 жилийг авдаг гэж. Тэгин. Тэгээ энэ нь эргээгээд нөгөө ус ургамалдаа нөлөөлдөг. Тэгээ ус ургамалд нөлөөлж байна гэдэг чинь биднэрт нөлөөлж байгаа байхгүй юу? Тэг эргээд биднэрт өөртөө. Тэр ус ургамлыг одоо 5-30 мал маань уун идэнэ. Тэгээ тэдрийг нь бид нар идэнэ. Түрүүний нөгөө нэг миний ярьдаг тунаа загас өөрөө жижиг загаснуудыг барьж идээд өөрийнхөө бид мөнгө ус хуримтлуулад тэр мөнгө ус хуримтлуулсан биеийг нь хүмүүс лаазлаад бүтээгдэхүүн болгоод хүмүүс идээд өөрийнхөө бид мөнгө ус хуримтлуулж байгаа шиг бид нар байгалаа харилцахгүй эргээд бидний дотор нөгөө хог хаягдлал үүсэж байгаа юм байл л дээ. Тийм. За тэгээ байгаль дэлхийн маань тэгээд бас ингээд одоо экосистем уу тэнцвэрт байдал нь битээ алдагдаасаа те дэлхийн нийт зөвхөн Монгол гэлтгүү бүх дэлхийн нийтийн ингээд байгаль гахалтай бас тэнцвэрт байдал нь бүр хит их битээ алдагдаасаа хүн төрлөختөн байгаль их дэлхийг хайрлаасаа гэж хэлээ да. За баярлалаа. Ер нь сая би бас сүүлийн өгүүлбэрийг нэлээд бас яг онцолж яг өнөөдрийн одоо нэвтрүүлэгтээ похтер бас дурдахыг хичээлээ. Ер нь бол яг айгу яг миний бэлтгэсэн мэдээлэл бол айгу хөөрхөн тий мэдээлэл хүргэсэн. Гэхдээ яг төгсгөлд нь бас нэг юм хор уршигтай зүйл байгаад байгаа шүү гэдгийг бас үзэг сонсогчтой анхааруулах үүднээс хэлж байгаа. Ерөнхий агуулгаар нь аваад үзэх юм бол мэдээллийн хувьд бол далайн гүнд амьдардаг жижигхэн Дамбо нэртэй 8айлчны тухай ярьж байгаа боловч эргээд энэ 8айлч устж үгүй болох аюулд орж байгаа талаар нь заавал хэлэхгүй бол болохгүй. Тийм, яа. Тэгэхээр нөгөө энэ талаарх судалгаа хийсэн, энэ талаарх одоо энэ Эми хингч энэ хүн бас дүрс бичлэгийг хийсэн байна. Тэгэхээр энэ судалгааны том баг энэ амьтныг нээж илрүүлэхдээ мэдээж судалгааны том олдоц. Дээрэс нь энэ амьтныг цаашдаа аюулгүй байлгахын тулд юу сөрөг нөлөөтэй байна вэ гэдгийг бас давхар судалсан л байгаа юм л да. Тийшээ түлхүү чиглэж байгаа байх гэж одоо би өөрөө бас бодож байна. За тэгээд Дамбогороо одоо өнөөдрийнхөө мэдээллийг өндөрлөе доо. Тэгээд өнөөдрийн похтой хамттай байсан сонсогч үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Хөгтөнгөр радио пох байлаа. Хөтлөгч Оюка агийн наривлагчаар Дамбог дэги ажиллаа. Тэгээд ажил үйлсэн өдрөг бүтэмжтэй байх болтугай эрүүл энх байгаараа их дэлхийг хайрлаараа дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баяртай үзэгчтэй сонсогчдоо.